За W тэнцүү А болсон. Энд дээрөө. Тэгэхээр за энэ дээр болохоор 7 пик бахан 4 юм байна. Энэ дээр хязгаар дор 2 дахин өсөх юм байна. W тэнцүү ингээд бичих юм бол W бол ерөөсөө тэнцүү өөрөө А болох юм байна. А гэдэг чинь өөрөө 0 дээр нэмэх нь 1 А буюу нөгөө А маань тэг B маань болохоор 1 байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэний абсолют утга нь буюу W тэнцүү хязгаар дор дахиад нөгөө А квадрат нэмэх нь B квадрат авчих гэдэг байна. Тэнцүүгчээр хязгаар дор T-ийн квадрат нэмэх нь 1-ийн квадрат авах. Тэгээд T-дээр 1-ийг нэмээд 1 боллоо. Хязгаараас 1 нь гарлаа. Энэ T бол 1-ийн тоо юм байна. Тэгмүүдээ аргумент нь болохоор ийм үнцэг болно гэдэг. Тэгмүүд бид ингэж дооштой координатын системээ зураад тэгснэ x-ийн дагуу болохоор нөгөө нэгжинтэй. Тэгээд тиг гэсэн юм чи эндээсээ бол ийшээ 1 2 3 гэж явахгүй байхгүй юу? Энд дээрээ байж нэгсэг. А-ийн дагуу болохоор 1 гинэ. Ийшгээ 1 i 2 i гэдээ явах хэрэгтэй гэж 1 i гэхээр одоо нэг ийм вектор болчих жоохоо W бол. Тэгээд W болохоор энэ дээр өгцөг юм байна. Тэгээд аргумент чинь болохоор энэ x тэнхлэгтээ үүсгэж байгаа үнцгийг гэж энэ үнцгийг хэлээд байгаа шүү дээ. Одоо энэ дээр болохоор x тэнхлэгийн ийшгээ байж W болохоор энд байж байгаа тоо гэхээр ийшээ юм 90 градус л байгаа яг. Тэ 90 градус гэдэг чинь өөрөө пик хуах нь 2 байх хэрэгтэй тий. Тэр энэ дээр болохоор 2-ны 1 байж иж. Аргумент нь болохоор ийм юм байна. За дараа нь юу асуусан юм бэ гэж альфа нэмэх бета нэмэх гамма тэнцүү тиг ги. Тэгэх юм бол альфа бета гаммагийн харьцаа юм болно гэсэн байна. За бидний мэдж байгаа юм болохоор нэлээ гаммагаас нь бета хуваах нь альфаас нь бета юу тий. Тэр бол W гэсэн юм байсан чинь энэ болохоор өөрөө А гарсан байгаа. Буюу юу лээ? Нэгийг ялгах юм бол тэг дээр нэмэх нь 1 А ёстой. Энд чинь өөрөө нэгийг ялгах юм бол косинус 90 градус уу тий? 90 градус нэмэх нь синус 90 градус А. Синус 90 дээрээ 1, косинус 90 дээрээ тэг гарч шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ болохоор нэг ийм юм хэлэл байна л та. Юу гэвэл А зэг байсан, Б зэг байсан, С зэг байсан тий. Тэгсэн чинь гаммагаас хасдаг нь бета тэнцүү, альфаас хасдаг нь бета энийг үрждэг нь А явахгүй юу? Тэгэхээр би энэ дээр А зэг биш, А зэгийг энэ дээр тавих гэдэг нь А зэг байгаа, ингээд ийшээ байгаа, ингээд ийшээ байгаа. Энэ нь болохоор гаммагаас нь бета тий. Энэ нь болохоор альфаас нь бета. Альфаас хасдаг нь бетаг аваад 90 градусаар ийш нь эргүүлээд ямар нэг өсгсөн юм байхгүй тий. 90 градусаар зүгээр ийш нь эргүүлсэн чинь болохоор нөгөө С зэг нь гарч ирнэ. Тэгэхээр манай ийм тий B C A-гийн хувьд болохоор ерөөс нь ийм 90 градустай гурвалжин юм байна гэдгийг бол хэлж болох юм байна. За тэгэнгүүтээ альфа бета гаммагийн нийлбэр маань тиг болно гэхээр яах юм бол за энийг бодох хоёр санаа. Нэг нь болохоор ингэж ерөөсөө хэдүүлээ гаммагаас нь бета хуваах нь альфаас нь бета тийм үү? Энэ тэнцүү W гэсэн W-га I гэдээ болцсон байгаа. Эндээс буцаад энийг нэг шиг өөрчилж өгчээ тийм. Тэгэхээр гаммагаас нь бета тэнцүү I альфаас нь бета буюу яах юм? I альфа хасна I бета ба. За эндээс буцаад гаммага олчээ. Гамма тэнцүү. Энэ хасах бета нүүд шиг болохоор нэмэх бета болж байгаа шүү дээ. I альфа хасах I бета байсан чинь нэмэх бета болоод орчин. За одоо нэмэх өгсөн нөхцөл байгаа тийм. Альфа нэмэх бета нэмэх гамма тэнцүү тэг гэсэн шүү дээ. Тэгэхээр альфа нэмэх бета гэснээр энэ гаммагийн орны дээдлэл гээд авчээ. Нэмэх I альфа хасах I бета нэмэх бета гээд тэнцүү тиг байгаа. Тиг тэнцүү альфануудыг нь хураагаад үзэхээр нэг дээр нэг нь I шиг байгаа юм байна. Бетануудыг хураагаад үзэхээр нэгээс биш хоёроос энд нэг бета энд нэг бета тий хоёроос нь I шиг байгаа юм байна. Эндээс зааж гараа альфа нэг дээр нэг нь I тэнцүү энийг нөгөөд чинь гаргачих юм бол яах юм? Бета I-ст нь 2 гэдэг хасыг дотор нь оруулж тий. Эндээс альфа гоох нь бета гэх юм бол I-ст нь 2 хуваах нь нэг дээр нэг нь I юм байна. Одоо эндээс хосмог авчиад бол альфа бетагаас хосмог нь гэхээр нөгөө I-ийн урт тэмдгийг солино гэсэн үг. Эндээс хосмын нөхөрлөөрөө хасах 2 байгаа. Өмнөх тэр нь нэмэх I байсан бол тий. Энд дээр одоо нэмэх I байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийг болохоор хасах I болно гэсэн үг. Хасах I. Хуваах гэснээр нэг дээр нэмэх I байсан бол нэгээс хасах I болох гэсэн үг. Тэнгүүд болохоор юу бохгүй юу? А дээр нэмэх B I гэсэн тоог бид нар болохоор R гэж жагаад нэг косинус өдөө нэмэх I синус өдөө гэж үзсэн шүү дээ. Тэгээ энэ R маань болохоор ерөөсөө хязгаар А квадрат нэмэх B квадрат байгаа гэсэн. Энийг болохоор бас яаж болт юм? Нэгдүгээрээ А дээр нэмэх нь B I А-гаас хасна B I хоёрыг өгчихгүй юу? Тэгэх юм бол буцаад яах юм? А квадрат
хасдаг нь гэсний B I-ийн квадрат болж шүү дээ. 7 томьёо гараа тийм үү. Тэгээ A квадрат хасгаа энэ E квадрат ч юм болохоор хасганы болж энэ хасгаа усталцаад нэмэх нь B квадрат буюу энэ болохоор R квадрат гараад ирнэ гэсэн үг. Ерөөс ямар нэгэн комплекстэй альфа байлаа гэх юм бол альфагийн уртыг ол гэхээрээ би альфагийн хосомгоор нь үржээд язгуурчулна байхгүй. Энд дээр болохоор би одоо альфа квахан бетагаа хэд хэдийн мэдэхгүй. Или альфа бетагаа хэд хэдийн мэдэхгүй л дээ альфа квахан бета маань юм чинь. Энийг одоо энийхэн хосомгоор үрчиж байхгүй. Хосомгоор нь үрчижээ тэнгуүл болохоор хасах 2 нэмэх нь А юугаа. Доод дээр нэмэх нь А юугаа. Энийг үржтэн гэснээр хасах 2 хасах аятай боллоо. Доороо нэгээс нь аятай боллоо. Энэ нэрийг үржиж юм бол дээд нь болохоор хасах 2-ын квадрат хасдаг нь А-ийн квадрат чинь нэмэх нэг болчихно тийм үү. Доод дээр болохоор бас 1-ийн квадрат гэснээр хасдаг нь А-ийн квадрат гэхээрээ хасах И квадрат чинь И чи өөрөө язгуур дээр хасна гэжтэй. Тэгээ язгуураас хасна гараад ирлэхээр бусад нэмэх нэг болоод байгаа байхгүй. Энд дээр тэгээд нэмэх нэг. Тэнцүү энэ дээр болохоор 5 доороо болохоор 2 юм байна. Энд чинь болохоор альфа квахан бетагийн тэгвэл моделийн квадрат л гэдэг байхгүй. Тэгэхээр альфа харьцдаг нь бета гэдэг бол ерөөсөө язгуур дээр 5-ыг харьцдаг нь язгуур дээр 2 юм байна гэж нэг болоод. Тэнгүүтээ энэ дээр нэмээд одоо бид нар болохоор түрүүн гаммаг болж байгаа зайлуулсан шүү дээ. Одоо тэгвэл болохоор альфаг нь болж байгаа зайлуулж үзэх үү. Гаммагаас нь бета хуваах нь альфагаас нь бета тэнцүү А явах хэвээр. Гаммагаас нь бета тэнцүү альфа I хасдаг нь I бета болсон. Эндээс гэсэн чинь энийг нөхөд шиг гаргачихгээд альфа I гэдэг бол гамма хасдаг нь бета нэмэх нь I бета авах хэвээр байна. Бүгдэрийн I-д нь хуваагаад өчлөө. Альфа. За I-д хуваасныг болохоор ингэж хийж болно. Гамма ч юм болохоор зүгээр нэг гамма байсан тий. Бид болохоор энийг хасах гамма гэдэг авчихгүй. Хасахсан бисал нэмэх гамма өөр гардаг шүү дээ. Тэгвэл хасахыг нэлдээснээ энэ хасахын оронд болохоор E квадрат гэдэг авчиж болно. I квадрат зүгээр хасныг болох хэрэгтэй юм чинь. Тэгэхээр бид зүгээрсэн гаммаг болохоор хасах I квадрат гаммаг авчиж болно гэсэн үг. Тэгээ одоо E-д нь хуваачаараа хасах I гамматай болчихно гэсэн үг шүү дээ. Хасах бета байсан. Одоо хасах бета ч юм болохоор дүүдэг гэсэн үг. Хасах биш нэмэх гэж хагаад I квадрат бета гэж тавьж болно. Тэгэхээр I-д нь хуваачих юм бол I бета болчихлоо гэсэн үг. Нэг нь зүгээр бета юм. Тэгэхээр энэ дэр ингэж нэвччихээ те. Альфа I тэнцүү гамма болохоор хасах I квадрат гамма. Энд дээр болохоор нэмэх нь I квадрат бета, нэмэх нь I бета гэж жагаад тэгэхээр I-д нь хуваачаараа альфа тэнцүү хасах I гамма, I бета нэмэх нь бета гараад ирж байна те. За тэгмээ альфа нэмэх нь бета нэмэх нь гамма тэнцүү тэг байх хэрэгтэй гэсэн юмных нь оронд энэ хэсгийг нэвчиж тавиад хасах нэмэх нь I бета нэмэх нь бета нэмэх нь гамма тэнцүү тэг болоход эндээс болохоор нэгээс нь I-тай юм байна. Нөгөөд нь болохоор 2 дээр нэмэх нь I-тай юм байна тий. Бета тэнцүү тэг. Эндээс буцаагаад бетаг бахан гаммагаа олох юм бол энийг нөгөө тийш нь гаргаад I-с нэг болгоч юм. За ужраа хасах нэг хасдаг нь I-тай нэвчээ та. Бахан болохоор 2 дээр нэмэх нь I болгоод өнөртэйгөө яг адилхан хичээр бетаг бахан гаммагийн модулын квадрат гэдэг бол хасахсууд нь бүгд авчиж байгаа тий. Тэгээд 1-ийн квадрат нэмдэг нь нэгтэй. Нөгөөд нь болохоор 2-ийн квадрат нэмэх нь нэгтэй. Тэнцүү 2-ыг бахан 5 гэдэг. Өнөртэйгөө яг адилхан хичээх юм бол ийм гараад ирэх юм байна л да. Тэгээд яах юм? Альфа бахан бета маань болохоор язгуур дээр 5-ыг бахан 2 болсон байгаа. Язгуур дээр 2 тий. Энэ дээр болохоор бета бахан гамма маань болохоор язгуур дээр 2-ыг бахан 5-тай гэсэн үг байна. Тэгэхээр би энэ альфаг нь язгуур дээр 5 гэх юм бол бета маань язгуур дээр 2. Нөгөөд нь болохоор бетаг маань язгуур дээр 2 гэх юм бол гамма маань язгуур дээр 5 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гурван шууд энэ хоёр нь адилхан юмнууд байгаа юм чи илдэг янзын энийг нь k-гаар үржиж энийг нь t-гээр үржиж гэж яагаад нөгөө шилжүүлэх юм байхгүй гэсэн үг байхгүй юу? Шууд л яах юм? Альфа георт бетаг георт гамма геортыг харьцуулах юм бол язгуур дээр 5 харьцдаг нь язгуур дээр 2 харьцдаг нь язгуур дээр 5 гэд хийж болох юм байна те. Энд дээр те. Энд дээр болохоор хэрвээ энэ нөхцөлийг ингээд өгчих юм бол бидний энийг болохоор 5 2 5 гэж тавьж болох юм байна гэсэн үг. Нөгөө талаас болохоор өөрөөр бас нэг ингэж бодож болох гэдэг нь. Энэ болохоор бета альфа c гэдэг бид нар болохоор энэ W болохоор 90 градус үлээ I юм байна гэхээр ингээд 90 градус ийм нэг 90 градустай гурвалж юм байна гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд байхгүй альфа дээр нэмхэн бета нэмхэн гамма тэнцүү тгий гэдэг бол ерөөсөө яг координатын инхээстэй ийшээ альфа руу татлаа, ийшээ бета руу татлаа, ийшээ гамма руу татлаа. Энэ гурван векторыг нэмсэн чинь тэг гарлаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ цэг бол ерөөсөө нөгөө гурвалжны маань хүндийн төв нэг гадна гэсэн үг. Гурвалжны хүндийн төв гэдэг чинь юу лээ? Медиануудын хөтөлцлийн цэг байгаа юу? Ерөөс геометрийн мэдлийг ашиглаж бодож болно гэх гээд байна л да. Энд дээр ингээд байж байгаа. За эндээс болохоор A байгаа, C байгаа, B байгаа. Энэ координат их болохоор яг энд л байна гэсэн үг байхгүй юу? Тэ? Эндээс O гэсэн цэг байж байгаа. Ийшээгээд таад энэ гурван векторыг нэмсэн чинь тэг гараад ирсэн гэсэн үг. Өөрөөр болохоор
эн чинь B чинь болохоор AC-ийг аваад 90 градус эргүүлсэн чинь гараад ирсэн буюу энэ хоёрын маань урт нь бол адилхан байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэний уртыг болохоор за нэг А гэж, энэний уртыг А гэж. Тэгээ 90 градустай гурвалж юм чинь нөгөөдлийнх нь урт нь л язгуур дээр 2 А болчихно. За одоо эндээс би болохоор энэ векторын өөдөөс нь юу нэмэх юм гэхээр энэ хоёр векторыг нэмэх байхгүй юу. Тэ? Энэ хоёр векторыг нэмэхээс чинь би энэ хоёр векторыг дахиад энэ шулууныхаа дагуу задлж шүү дээ тийм үү. Нэг нь болохоор ишигээ ийм нэг хэвтэй байгуулагч. Нөгөөд нь болохоор ишигээ нэг ийм босоо байгуулагч. Тэ? С векторыг задлахаар А векторыг задлахаар бас л ишигээ нэг хэвтэй байгуулагч, ишигээ нэг босоо байгуулагч. Энэ хоёр босоо байгуулагч нь болохоор нэг нь ишээ нөгөөд нь ишээ юм чи энэ хоёр хоорондоо устж шүү тийм үү. А тэгээ ишигээ ийм нэг жижиг юм, ийм нэг жижиг юм нэмсэн чинь нөгөөт нь тэгээ нэмэгдээд устгах ёстой гэхээр би ерөөсөө гэх гээд байхгүй юу. За А талтай 90 градустай тэгшин зүгт гурвалжин. Адил хажуу тэгшин зүгт гурвалжин байгаа тийм үү. А тэнгүүд эндээс би яг нөгөө талынхаа голынхын цэглүүнд татчаад энэ шулууныгаа яхаа 3-1 те энэ дээр 3-1 энэ дээр 3-2 нь байж ш тэгжиж энэ дээр 3-1 дээр 3-1 нэмэхээр нөгөө талтаа 3-2 тагаа устна гэсэн болж ш тийм үү. Гурвалж маань ерөөсөө ийм байх хэвээр гэсэн юм шиг болчихно. Би одоо эндээс яг уу гэхээр за тэгшин зүгт гурвалжны яхаа тал аль хажуу гурвалжны өндөр бисэтрис медиан 3 давхцсан гэнэ. Тэгэхээр эндээс ишигээ болгосон маань болохоор өндөрч байна, медианч байна, бисэтрис байна. Язгуур дээр 2-ыг хуваах нь А байсан бол язгуур дээр 2-ыг хуваах нь 2А. Энд язгуур дээр 2-ыг хуваах нь 2А болчихно гэсэн. Тэгээд энэ уртыг олё гэхээр би шууд фикорчд болчихно гэсэн тийм. А квадрат тэнцүү нөгөөдөлд нь болохоор 2-ыг хуваах нь 4А квадрат нэмэх нь гээд нэг юм байх хэрэгтэй байхгүй юу? Энд дэр манай за эндээс нэг суурь BH тавьчих юм бол BH-ийн квадрат маань байх хэрэгтэй тийм. Ингэж би болохоор энэ дээр B, C, H гурвалжны хувьд фикорчлаа гэсэн үг шүү дээ. Эндээс буцаад BH-ыг олчих юм бол дахиад юу гараад ирчих тийм. Язгуур дээр 2-ыг хуваах нь 2А гараад ирж байна. А тэгээ BH маань болохоор энэ 3-ны 2 нь байх хэрэгтэй гэсэн юм чинь бетагийн урт гэдэг бол 3-ны 2 язгуур дээр 2-ыг хуваах нь 2А. Гэт энэ хоёрын дараа ичиг гэхээр тэнцүү язгуур дээр 2-ыг хуваах нь 3А. Б-ийн урт, бетагийн урт тийм. Ерөөс ийм юм байна. За одоо А-гийн урт, С-ийн урт гэдэг чинь болохоор энэний л урт шүү тийм үү. Энийг дахиад фикорчод энэний болохоор 3-1, BH маань 3-1 тийм. BH маань 3-1 гэх юм бол 6-ны язгуур дээр 2А юм байна. Тэгэд би ийм гурвалжны хувьд фикорчод шүү тийм үү. Энд болохоор 4-ний 2А квадрат нэмэх нь энэний квадрат чинь 36-ны 2А квадрат юм уу. Тэнцүү. За 36-гаа ядаж ингээд дарая. Тэгэхээр чинь 18-ны 1А квадрат өстэй. Нөгөөдгийг нь болохоор 4-ний 1 байгаад нь T 4-ний 2 юм уу? Тийш дээ энэ юм чинь 4-ний 2 байгаа ш. Тэгэхээр чинь 2-ны 1А квадрат гэсэн үгтэй. Бижилгээр оруулаад 18-ны болгоч юм бол энэ дээр 9А квадрат нөгөөх нь 1А квадрат бийрээ те. Тэгээд яхаа 10-ыг хуваах нь 18А квадрат дахиад 2-2-т нь дараа ичээ. Тэгэхээр 5-ыг хуваах нь 9А квадрат гэхгүй. Одоо эндээс энэ те энэ хоёр ч юм бас адилхан гурвалжнууд байгаа шүү дээ. Энэ гурвалжны гипнозынхын урт нь ийм юм байна. Язгуурыг нь авчаар язгуур дээр 5-ыг хуваах нь 3А юм байна гэд энэ ч нь болохоор манай альфагийн болон гамагийн урт нь байх хэрэгтэй байхгүй. Гамма альфа болон гамагийн урт нь ийм юм байна. Бетагийн урт нь ийм юм байна. Бүгдрийн юу юм А хуваах нь 3 гэсэн юмуд байгаа юм бол А хуваах нь 3-гийн дараа ичээ те. Тэгээ харьцуулахаар альфагийн урт, бетагийн урт, гамагийн уртыг харьцуулахаар юм дахиад энэ дэр л нөгөө энэ язгуур дээр 5 нь үлдчихэж шүү дээ тийм үү? Язгуур дээр 5 нь үлдээд язгуур дээр 5 харьцалт нь язгуур дээр 2 нь харьцалт нь язгуур дээр 5 гэдэг. Нэг бол төчлөлөөрөө хөвгө бодож болж байна. Нэг бол яхаа ингэж нөгөө геометрийн юм зурж байгаа 90 градусыг тийм мэдсэн юм чинь гэж байгаа ийм юм хийгээд бас өөрөөр гаргаж болж байна. Гэсэн юм байна. За ичнэр гаш ирсэн үгнүүд гэх юм бол юм байна. Комплекс хавтгай, гурвалжны ярианууд, гурвалжин. Энэ л нөгөө аргументийн өнцөгтэй. Энэ л x тэнхлэгтэй үүсгэж байгаа. Ингээд ишигээ y гэж. Хэрвээ нөгөө тийш эргүүлэх юм бол сөрөг өнцөг болчихно шүү. Ишигээ 90 градус эргүүлээд яхаа А-гийн ишээ 90 градус эргүүлээд b зэрэг юм байна гэж хэлчихсэн тийм. За туйлын хэлбэр гэрээ нөгөө r гэснээр косинус одтой синус одтой нэг нь a-тай болгоод өчсөн байгаа. Энэ зэг идэвхтэй эргүүллээ. Зайг нь болохоор язгуур дээр 2 их дахин ихсгэлээ гэсэн дахин байна. Абсолют утга гэрээ W-ийн утга гэдэг бол W-ийн хосмогоор учраад язгуур авсантай адилхан гэсэн тийм. За нэг лайн байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.